Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүн одон дөрсөв гурван зохиол таартай үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүрэгдэх дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийн энэ 7 өдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суу, ГНТV телевиз, од мөндөр радио 83.307 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд хамтран ажилласан чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй, Bikutan Kids, Linus Med, за мөн итгэл таах герман чанар хэд их дэмжиж ажиллалаа. Хэд их. За ингээд өнөөдөр бүгдээр ямар зохиол хамтдаа сонсох уу гэхээр зохиолч Франц Кафкагийн Шүүлт нэртэй өгүүлэлгийг хамтдаа сонсно. За тэгэхээр Кафкаг уншдаг, мэддэг хүмүүс манаас ямар ном, ямар өгүүлэлгийн шимтэн уншижэв комент үлдээгээрэй. Тэгээд дандаа нөгөө сонсогчдод, уншигчдаа бодох, эргцүүлэх юм үлдээдэг, маш гайхалтай бичдэг энэ зохиолыг уншиж байгаадаа баяртай байна. За эхлэе. Зохиолч Франц Кафка Шүүлт. Өрн хаврын нэгэн ям гаригийн өглөө залуу худалдаачин Георг Бендмен голын эрэг дагуу шаваарал дуурлан барьсан өөр хоорондоо өнгө зүс өндөр намаас өөрөөр үл ялгагдах хуучирч муудсан навтгар байрнуудын нэгний доод давхарт байх албан өрөөндөө сууж байлаа. Харь газар суурьшсан багын найздаа загтал бичиж дуусаад минэрсэн удаан хөдөлгөөнөөр дугтуйлж бичгийн ширээгээ тохиолдсон чихтэй цонхны цаан дурайх гол мөрөн гүүр тэртээд ногоор нь цайвалзах голын дэвсгийг ширтэн байна. Эх орондоо төдийл хөлөө олоогүй байсаар хэдэн жилийн өмнө Орос руу цагаачлан гарсан багын найз нь өдгөө Санкт Петербургт худалдаа эрхэлдэгч эхэндээ овоо урагштай байсан ажил хэрэг нь эдүүгээ бүтлгүйдэх тийшээ эргэж хүний нутагт хий дэмий өөрийгөө зовоож суугаач. Зурган дээр хачин бавгар сахалтай харагдахч Георгийн хүүхэд байхаас мэддэг найзынхан царай өөрчлөгдсөнгүй. Гагцхүү ужиг өвчний шинж гэмээр айхтар цонхийн шаргалджээ. Найз нь тентхийн нутаг нэгтнүүдтэйгээ сүжрээд байдгүй. Орос гэр бүлүүдтэй ч төдийлөн харилцдаггүй болохоор мөнхийн гой нэрийн суудалд заларснаас өөрцгүй байх хэмээн цагталтаа бичсэн байв. Амьдрал нь урагшгүй яваа хүнд өрөвдөж халаглахаас өөрөөр тусуулж чадахгүй нэгэн чухам юу бичвэл зохилтой юм битээ. Буцаж ирээд хуучин андуудтайгаа нөхөрлөлөө сэргээж товчхондоо найз нөхдийнхөө тус дэмд найдаад энд амьдралаа төвхнүүл гэж ятгадаг юм уу? Тех аваас найзыгаа өдгөө хүртэл чармааж босгосон бүхний хөсөр хаяад гэртээ ирж их орондоо хэдийн байр сууриа олсон нөхдөө бараад нь дуулууртай том жаал шиг амьдар гэж ээлдэг боловч басамжлангуй өнгөөр сануулснаас өөрцгүй байлгүй. Нөгөөтөөгөр төрсэн газрынхаа ахуй амьдралаас хэдийн төсөөрсөн гэж өөрийгөө дүгндэг найз нь гэртээ буцаж ирэхгүйгээр үл барам. Элдвийн зөвлгөөг нь тэр шаасандаа найз нөхдөөсөө уламж хөндөрч мэдх юм. Найзуудынхаа зөвлөгөөг бодолцож гэртээ эргэж ирдэг юм а гэхэд нөхөд нь дэмжсээр атал хөл дээрээ босч чадахгүй бол улмал дорд үзэгдэж эх орон найз нөхдөө алдснаас хүний нутагт үлдсэн хавьгүй дээр босов. Тэгэхээр найзыгаа эргэж ирнэ гэж найдахад бэрх ажээ. Тийм болохоор Георг найзтайгаа загтлаар харилцаж байя гэвэл энгийн танилтаа ирээгүй хэлдэг үгээж залгиж байхаас аргагүй болов. Оросууд 100 мянгаараа дэлхийн хаанч дураараа аялж болоод байхад найз нь ганц өөрийн хил давхыг хоригдсан аятай л Орос улсад төрийн нөхцөл байдал тааруу байна гэж шалтгаалсаар сүүлийн 3 жил эх орондоо ирээгүй юм. Энэ хооронд Георгийн амьдрал чамгүй өөрчлөгдсөн юм. 2 жилийн өмнө ээж нь нас барж Георг эцэгтэйгээ хамт амьдрах болсон агаад энэ тухайга найздаа дуулахтал уй гуньгийг дэрэгдээс нь мэдрээгүй хол байгаа хүний ёсоор хуурай өгтөө эмгэнлийн загтал ирүүлсэн юм. Ээжигээ өнгөрснөөс хойш Георг ажил амьдралдаа ихэд махран зүтгэх болов. Ээжийнх нь амьдад арилжаа намаагаа өөрийн санснаар удирдах гэж зүтгээд хүүгээ төдийлөн оролцуулдаггүй байсан. Эцэг нь ханыхаа үхлээс хойш ажил хэрэгээсээ бүрмөсөн хүнд ирээгүй ч адаар зан нь элт
номхорчээ. Энэний сацуу сүүлийн 2 жил тэдний арилжаа 8 бузгай одтой байж, ажилчид нь 2 дахин нэмэгдэж, барааны эргэлтэнд 5 дахин өсөж, санаанд оромгүй хурдтай дэгжин дээжилсэн агаад, цаашид ч улам цэцэглэн хөгжих нь тодорхой болвоо. Харин найз нь энэ тухай мэдээгүй байлаа. Сүүлд ирүүлсэн гашуудлын загталдаа Георгийг Орос руу цагаачлан ирж, худалдаа эрхлэн хөрөнгөө аривжуул гэж ятгалаа. Найзынх нь хэлсэн ашиг орлого одоо олж байгаатай харьцуулахад даанч шалихгүй юм. Тиймээс ажлынхаа амжилтыг найздаа мэдэгдэхээс зайлсхийж, саналаас нь эвтэйхэн шиг татгалзсан юм. Георг бүтэн сайнд тааваараа сэлүүн сууж байхад хар аяндаа санаанд нь ургадаг аар саархан явдлыг найздаа дуулгах байдлаар загтлынхаа агуулгыг хязгаарлана. Найзынхаа сэтгэлд хадаатай байдаг нутаг орныхын дүр зургийг хөндлөгөө хിവэрүүлдэхийг хүснэ. Тиймээс хол зайтай илгээсэн 3 загталдаа Георг холын танил нь сүү тавьсан тухай онцгийн сонингүй мэдээ дуулгатал найз нь ихэд сонирхсон нь гайхмаар хэрэг байв. Георг өөрөө 1 сарын өмнө Чинэлэг айлын охин Фрида Бренденфилд гэгчтэй сүү тавьснаа найздаа мэдэгдээгүй хэрнээ. Бусдын тухай иймэрхүү ял шалахгүй зүйлс загталтаа бичсээр л байсан юм. Харин сүйт бүсгүй дээ найзынхаа тухай байнга ярина. Сүйт бүсгүй энэ. Тэгэхэр байна. Найз чинь бидний хурминд ирэхгүй юм болж байна уу? Би найзуудтай чинь танилцах эрхтэй биз дээ. Би найзыгаа зовоомооргүй байна. За битгий буруугаар ойлгоорой. Тэр хурминд маань оролцохоос татгалзахгүй л дээ. Намайг бодсондоо яадагч байсан эрхэл учиртай. Дараа нь надад атаархаж өөртөө гутарсаар Орос руугаа гон ганцаараа буцгуулъя штэ. Гав ганцаархнаа. Гэхдээ энэ ер нь юу гэсэн үг болохыг мэдэж гэнэ үү? Гэж хариу учирлана. За тийм байдгийн байж. Гэхдээ бидний гэрлэлтийг хаанаас ч юм дуулж л таарна штэ. Тийм ээ, тэрийг үгүйсэхгүй. Гэхдээ энэ байдлаар бол хизээч мэдэхгүй баха. Чи иймэрхүү найзуудтай бол анхнаасаа л сүү тавих хэрэггүй байсан. Энэ чинь бидний хамтын шийдвэр. Одоохондоо надад өөр арга алга шүү дээ. Сүйт бүсгүй тэрэнд үнсүүлж байхдаа амьсгаан дээрдэж ирснэ. Гүй гэлэж гисэн уур хүрээд байна. Георг сүү тавьснаа найздаа хэлэхэд буруудах юу байх вэ гэж бодлоо. Намайг тэр байгаа чигээр минь хүлээж авах ёстой. Би найздаа тохируулж өөрийгөө хувцас шиг танаж чадахгүй гэж өөртөө хэлв. Тэгээд ням гаргийн өглөө найздаа бичсэн урт цагталдаа сүй тавьснаа энд дурдсан юм. Найз минь ээ, сайхан мэдээгээ сүүлд нь нөөж байлаа. Би Фрида Бренденфилд хэмээх Чинэлэг айлын охинтой сүй тавьсан. Чамайг явснаас хойш манай энд суурьшсан айл болохоор чи харин мэдэхгүй л болов уу? Сүйт бүсгүйхээ тухай илүү ихийг ярих боломж хожим өчнөө тохиох болохоор би гойд баяртай байгаагаа. Урд чи энгийн нэг найзтай байсан болоо. Өдгөө аз жаргалтай найзтай болсноос өөрөөр бидний нөхөрлөл өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэгдэх нь энэ удаад хангалттай гэж саналаа. Сүйт бүсгүй маань халуун сэтгэлийн минь уламжилсныг хүлээн авна уу? Сайхан нөхөрлөлийн эхлэл болгож төдөлгүй чамд өөрөө загтал бичих байхаа. Наашаа ирж болохгүй үе түмэн шалтгаан байгааг чинь би сайн ойлгож байгаач бидний хурим тэрхүү шалтгааныг цөмийг үгүйхийх болов уу хэмээн найдаж байна. Гэхдээ хэний ч биш зөвхөн өөрийнхөө ая тавд нийцүүлэн шийдвэрлээрэй найз минь. Загтлаа гартаа хатгасаар Георг цонхоор ширтэн удаан суулаа. Цонхны цаанаас зүс таних улс гар даллан мэдлэх тоолонд Георг ердөө үл мэдгхэн инэв хийллээр хариу барьж байв. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар итгэл даах герман чанар хэд их дэмж ажиллаж байна. Тэгэхээр тавилгын хамгийн хэдлэгэнд ордог хэсэг бол нугас шургуулганы зам байдаг. Энэ хоёр өдөр болгон онгойж хаагдаж жинхэнэ шалгалт өгж байгаа. Нөгөө талаараа хүн болгон гэртээ тав тухтай байхыг хүсдэг. Харин жинхэнэ тав тух гэдэг бол гоё харагдахаас илүү
гадна дуу чимээгүй зөөлөн хөдөлгөөнтэй олон жил асуудалгүй ашиглахыг хэлж байгаа юм шүү. Өдөр бүр мэдрэгддэг жижиг деталь тав тухыг бүтээдэг. Тав тух гэдэг бол бас амьдралын чанар юм шүү. Тэгэхээр тавилга бол жил болгон хэдэн жилдээ ч юм уу ойр ойрхон олон удаа солиод идэг зүйл биш. Амьдралдаа та хэдхэн л удаа хөрөнгө мөнгө зарцуулж гаргаж байгаа томоохон шийдвэрүүдийн нэг болов уу? Тэгээ тэр үедээ та чанартай тоноглолтой. Тоноглол гэдэг нь гой ганганыг биш, тэр нугас, шүүгний замыг хилээд байгаа нь даацын зам гэж өртөөлөдөг. Тэгээ олон 10 жилийн насжилтыг сонгочих юм бол ирээдүйд өөртөө хийж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт болно. Тэгэхээр Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын Хэтих брэнд Монголд аль биесны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ та орон зайдаа яг тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлэгээтэй галтайгоо хийлгэхийг хүсэж байгаа бол Хэтихийн шоурумд заавал очоорой. Өөрийн биеэр очоод тоноглол бүрийн шийдлийг илүү бодитоор мэдэрч болж гин, мэрэгжлийн зөвлөгөө авч болж гин, тавилга хийлгэж байгаа газартаагаа очоод Хэтихийн нугасыг, шүүгэний даацын замыг ч юм уу сонгоод илүү ашигтайгаар шүүгээ ашиглах, илүү насжилт удаантайгаар ашиглах бүрэн боломж байгаа юм шүү. За тэгэхээр та чанартай тавилга хиймээр байвал сайн тоноглол сонго, Германыг сонго, тэр дундаа Хэтихийг сонго. За ингээд хаяг хаан улд өрөг 3 дугаар хороо Design Central төвийн 201 тоотод яг нөгөө лаваа захын эсрэг талд байрлаж байгаа. 77 77 тэг 4 56 95 95 тэг 4 56 утасны дугаараар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Итгэл даах Герман чанар. Эцэст нь загтлаа халааслаад өрөөнөөсөө гарч давчуу хонглоор уруудсаар олон сар ороогүй аавынхаа өрөөнд хөл тавилаа. Аавтайгаа албан өрөөндөө тогтмол уулздаг. Өдрийн хоол байнга хамт иддэг тул Георг оройдоо гол төлөв найзуудтайгаа уулзах юм уу? Өдгөө бол сүйд хүүхнийдээ зочилдог болсон юм. Гэртээ ховор үзэгдэхдээ аавтайгаа цуг зочны өрөөндөө сонин уншиж хэсэг суудгаас өөрөөр тэр бүр таардаггүй байлаа. Нарлаг сайхан өглөө атал аавынх нь өрөө бүрэнхий байлаа. Цонхных нь эсрэг талд шовой хашааны сүүдэр хүүглийн бараантна. Аав нь талигч ээжийнх нь эд зүйлсээр чимгэлсэн өрөөний буландаа цонхны наан сонин шагаагаад сууж байна. Өглөөний цайндаа ам хүргсэн болоод ширээн дээр тэр чигт нь орхичгаж. Георгу гэд аав нь өндийж ирэв. Нүсэр халаадных нь хормоо явах тоолонд дал болцож хөлд нь орооцолдох юм. Аавынх нь хөдөр том бие юр шуугдсангүй гэж Георг бодсноо. Яагаад энд ийм давчтмаар харанхуй байгаа юм бэ? Тийм ээ. Харанхуй байна. Цонхоо нээхгүй мүү? Хаалттай байсан дээрээ. Гадаа сайхан дулаахан байна шүү дээ. Гэж Георг явуут дундаа хэлээд сандалд суув. Аав нь өглөөний цайны үлдэгдлээ ухамхиж аяг тавгаа шүүгэнд хурав. Георг аавынхаа хөдөлгөөнийг үгэд үгүй дагуулan ширтэж байснаа. Би сүү тавьснаа. Санкт Петербург руу мэдэгдэх бодолтой байна. Гэд халаасан дахь загтлаа ялгүй цугуулгаж харснаа буцаагаад хийв. Санкт Петербург үү? Тийм ээ, тэнд байдаг нэг найз та. Георг аавынхаа нүд рүү ширтэнгээ. Аав, энд албан өрөөндөө байдгаас тэсүүр чөлөөтөө налайж суух юм аа. Ятартгүй бах та гэж бодов. Тийм. Найз чинь гэж аав нь ширүүн дуграв. Эхлээд яах вэ, би найзынхаа сэтгэлийг бодоод сүү тавьснаа хэлэхгүй байя гэж бодож ийсэн. Та өөрөө тэрний хэцүү зантайг мэдэх байлгүй дээ. Сүү тавьсныг маань өөр хүнээс дуулчихыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ тийм зожиг, хажиг хүнд надаас өөр энэ тухай хэлэх хүнч гарахгүй л болов уу? Тэгээд мэдэгдэхэр шийдээ юу? Гэж аав нь асуунгаа далбахар сонино хумхиж цонхны тавцан руу шидснэ. Дээр нь нүдний шилээ тавьчихав. Тийм ээ, мэдэгдэнэ. Миний найз болохоор сүү тавьсанд маань баярлж л таараа. Тэгэхэр нууцлаад багшаалтаг алга та. Харин загтлаа явуулахынхаа өмнө танд дуулга юу гэж сонсон юм?
Георг гэснээ аав нь шүдгүй амаа ангалзуулан. Анги. Чи надтай зөвлөлтөөр ирлээ гэж байна. Тийм л юм бол үннийг нуугүй хэлэх учиртай. Би хүндөх хэрэггүй сэдвийг ухаж төнх мөргүй байна л та. Талигч ээжээс чинь хоош олон зүйл буруугаар иргсэн. Тэр бүхнийг ярих цаг ирнэ. Санснаас ч өртөж ирэх болтой юм. Манай арилжаа намаач бодлоо тавалж ирлээ. Миний араар надад мэдгэдэхгүй явуулаад байна гэж хэлэхгүй л дээ. Би олон зүйлд тэнцэхэ болоод байна. Ой ухаамуудж байна. Нүд байвч харахгүй нэгсэж байна. Өтөл насанд энэ зүү ёсны хэрэгэлдээ. Дээрээс нь ээж чинь үхэл над хүнд туссан. Чи үнэхээр наад загтлынхаа тухай надтай ярилцах гэж ирсэн бол чамаасгүй. Георг. Намайг битгийм хэл. Наадах чинь үг зарахад дэндүү хайрын өчүүхэн асуудал шүү. Тэгэхээр намайг хуурах хэрэггүй. Санкт Петербургт чамд үндэ найз байдгийм үү? Георг ичсэндээ суудлаасаа давх юм бослоо. Юу найзуудын маань онцгойлоо авч үзэх хэрэггүй дээ. Надад мянган найз байлаач. Аав таныг яаж орлох вэ? Та өөртөө юр анхаарал тавихгүй байх шүү дээ. Өтөл насанд биеэ ариглах хэрэгтэй. Та оролцохгүй бол манай ажил хэрэг олигтой урагшлахгүй нь ойлгомжтой штэ. Гэхдээ таны эрүүл мэндэд халгаатай байгаа бол би маргаашч худалдаа 8-аа зогсооход бэлэн байна аав минь. Гэхдээ тэхгүй. Харин таны амьдралын хэв маягийг өөрчлөмөр байна. Ёстой хуу өөрчлөмөр байна. Зочны өрөө өчнөн гэрэлтэй байхад та энд ингээд харанхуй чигдээд суугаад байх юм. Өглөөний цайгаа уулгүй ам хүргсэн болоод орхисон байж штэ. Тэгээд энэ цэвэр агаар оруулахгүй цонхоо таг битүүлчгээд сууж гин. Ингэж таарахгүй шүү аав минь. Би таныг эмчэд үзүүлнэ. Тэгээд хоёулаа эмчийн зөвлөгөөг яс сахин шүү. Тэгээд өрөөгч нүүлгий. Та миний өрөөнд оролдоо. Би харин энд сууя. Тогшлыг хамт нүүлгэх болохоор өрөө солигдсон нь бараглан зарагдахгүй. Гэхдээ юуны өмнө одоо амрах хэрэгтэй болохоор таныг оронд чинь хэвтүүлээ дээ. Алив? Би хувцас тайлгаж чинь туслая. Эсвэл энэ шууд урд өрөө рүү явах юм уу? Миний орон дээр түр амарч бай. Тэгвэл уган дээр дээ. Георг арзгар үстэй толгоогоо гудайлган сууж байгаа эцгийнхээ дэргэд ирж зогсов. Георг гэж эцэг нь бөглөө үхвэйтэн өнгөөр дуурав. Георг тэр даруй өвдөг бохирон суугаад зүдэрсэн царайтай эцэг нь түүнийг цоргисон харцаар нүд буланд нь ширтэж байгааг анзаарлаа. Санкт Петербургт чамд ямар ч найз байхгүй. Чи хизээ нийл мэхлэгч байсан. Эцгийг нүд цавчихгүй хуурна гинэ. Тийм найз чамд байж таарахгүй. Би лав итгэхгүй байна. Юу? Аваа. Та санахгүй байгаа мó? Георг сандлаасаа босч арайхийн хөл дээрээ тогтож байгаа аавынхаа халаатыг тайлснаа. Яагав дээ? 3 жилийн өмнө найз маань манад ирсэн штэ. Тэгээд эхлээд ерөөсө танд таалагдахгүй байсныг хүртэл санаж ийн би. Тэгээ миний өрөөнд надтай зэрэгцээд сууж юм ярьсан. Тэгэд би найзаагаа манад юр ирж байгаагүй юм шиг 2 удаа хинэггүй царайлаад өнгөрсөн. Яхав дээ тэр нэг тийм амаргүй хүн болохоор таны игдүүцэх наргагүй. Гэхдээ эцэстээ та хоёр сайхан яриа өрнүүлсэн штэ. Та найзын маань сонсоод толгой дохиод бүр асуулт тавьж байгааг харах их сайхан байсан. Тэгээд тэр бидэнд октябрийн хувьсгалын талаар гайхалтай түүх ярьж өгөөгүй юу? Киевт ажиллаар явж байхад нь өөмийн самуун таарч тагтан дээрээ зогсож байсан нэг санваартан алган дээрээ хутгаар загалмай сийлснээ босогчд руу хандуулж тэднийг дарах гэж оролдсон гэдэл. Гэхдээ та өөрөө энэ түүхийг хожим нь 2-3 удаа давтаж яриад байсан биз дээ. Энэ зур Георг аавыгаа сандалд суулгаад даавуунд дотоож амьсныхоо гадуур өмссөн ноосон дотор өмдийн тайллаа.
Дотооч нь хэрцсэнийг үзээд Георг өөртөө ихэд гэмшив. Аавыгаа цэвэр дотор хувцастай байлгах нь хүүгийн үүрэг. Георг хуримлсныхаа дараа аавыгаа яах талаар сүйд хүүхэнтэйгээ ярилцаж тохироогүй. Аав нь гэртээ үлдэнэ гэх байхаа гэж битүүхэн таамаглаж байлаа. Энэхэн мөчид аавыгаа шинэ орон гэрлүүгээ зүгтаа аваад явна гэж Георг хатуу шийдсэн юм. Үнэндээ одоо аавдаа анхаарал халамж тавиад ч хэдийн оройтсан мэт санагдах аж. Георг аавыгаа гар дээрээ өргөсөөр орлоо зүглөв. Өргөж явхад аав нь түүний хүзүүнээс санжигнах цагны оосроор тоглож байгааг анзаараад Георгийн сэтгэл өмөрөх шиг болов. Аавыгаа оронд нь хэвтүүлэх гэтэл цагны оосроос тас зурчхаад тавьсангүй. Төдөлгүй аав нь орондоо орж бүх зүйл номороо болов. Георг аавыгаа хүнжлөөр хүзүү хүртэл нь битүүлэн хочиж өглөө. Аав нь тэрэн рүү яоцгүйхэн харцаар ширтэнэ. Одоо найз юм санаж байна уу? Гэж Георг ааваасаа царайчлангуй асуув. Намайг бүрэн хочвоо гэж аав нь хөлийнх нь үзүүр цухуусан эсхийг мэдээгүй мэт асуув. Орондоо тухтаа эвтэх сайхан байгаа биз? Гэт Георг аавынхаа хучилгаыг улам додомдов. Намайг бүрэн хочсон уу? Гэж аав нь хариу нэхэн шавдуулав. Санаа зовлтгүй, таныг бүрэн хочсон. Үгүй гэж аав нь гэнэт муухай чарлснаа хормын дотор хучилгаа огцом тэрж унгаад орон дээрээ өндийн сууж нэг гараа учир тоомгүй дээш савчин. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Med дэмж ажиллаж байна. За тэгэхээр 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмжин бодисын солилцоог дэмжин, тархины үйл ажиллагааг дэмжин, ашигтай бактери нь мэдээж нөгөө хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Хайрцаг дотроо 14 ширхэг нунтаг хэлбэртэй ийм бүтээгдэхүүн байгаа. 1-3 насны хүүхэд өдөрт 1 уут, 4 болон тэрнээс дээш насны хүүхэд 1-2 уутыг ус болон таргандаа шууд найруулаад ууж хэрэглэх бүрэн боломжтой. Тэгэхээр яг одоо хүүхдүүд маань дулаарч байгаа энэ үед ханиад томоо хүрэх дархлаа сулрах энэ үеүүдэд ашигтай бактери, за ийм витаминыг аягүй сайн хүүхдүүдтэй хэрэглүүлэх хэрэгтэй болов уу. За ингээд лавлах утасны дугаар 80-3 5191 9934 97 17. Чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Medтэй баярлалаа. Муу гөлөг намайг нэг мөсөн хучиж авах гинэ. Би тийм амар нүрээ бүтээлэгчихгүй шүү. Миний хүч чадал багадсан ч чам шиг жулдраг өлхөөн дийлнэ. Би найзыг чинь сайн мэднэ. Тэр бол миний сэтгэл зүрхнээсээ хүсдэг хүү. Энийг мэддэг болохоор л чи энэ олон жил найзыгаа мэхэлж байгаа үсттэй. Яасан? Би тэрнийг өрөвдөж шаналаагүй гэж бодож байна уу? Дарах чинь завгүй. Хинч чамд саад хийхгүй олмогц чи албан өрөөнтөө орж түгжиж аваад Орос руу илгээх өвайгүй хуурамч загтлуудаа хээв нэг бичиж эхэлдэг байхаа. Эцэг хүнд хүүгээ нэвч шувт харах чадварыг бурхан заяадаг юм. Эцэст нь чи найзыгаа буулгаж авлаа. Дээр нь сандаалж суугаад дороосоо гарахгүй дарж авлаа гэж санамгцаа чи лутхан болж гэрлэхээр шийдсэн байхаа. Гэж хашгирч гарав. Георг аавынхын царай аимшигтай хувирахыг ажив. Аав нь Санкт Петербургт байрдаг найзын ийм сайн мэддгийг сонсоод Георг амьдралдаа үзээгүй ихээр цочирдон балмагтав. Тэрний нүдэнд Оросын уудам нутагт учраа ололгүй төөрсөн андынхан царай үзэгдэв. Тэгснээ юучгүй тонж дээрэмдүүлсэн дэлгүүрийнхээ үдэн зогсож байгаагаар харагдав. Найз нь ундой сундуу болсон лангу урагдж салбарсан бараануудынхаа дунд толгойгоо тайлган зогсох юм. Юунд тийм хол явсан болоо? Нааша хар гэж хашгирах дуунаар Георг гинэтсэхээ орж аав руугаа ухс хийснээ тэрхэн дороо таг өшч орхив.
Цаад хүүхэн чинь банзлаа ингэж сөхөж гүйсээр гэснээ аавынхан дуу улам чангарч. Банзлаа ингэж ичгүүргүй сөхөж гүйсээр байгаад чамтай гэрлэхээр болсон байхаа гэснээ ташаан дээрх дайны сорвоо ил гартал дотоожоо дээш нь татаж үзүүлв. Банзлаас өгсөн нэг мүү хүүхэнтэй тааваараа нөхцөх гэж чи ихийнхээ дурсгалыг гутааж найзаасаа урвж эцгийгээ оронд нь хатахыг санаарах нь гинэ. Эцэг чинь тийм амар хэвтээд өгөхгүй шүү гэж хашгичснаа. Аав нь орноосоо ухсхийн босож хөлөө газар дэвслэхэд нүүр нь тат үсхийн улалцаж байв. Георг ааваасаа аль болох зайдуу өрөөний буланд шигдэн зогсно. Аавыгаа улам догширч гинэт өөрлөө дайрахгүй гэж сэрэмжлэн хөдөлгөөн бүрийн алдалгүй анж байлаа. Элдв хүндүр бодол зүүнний сүвчээр утас сүлэх мэт санаанд нь нэг торж, нэг мартагдан орж гарна. Даанч чи найзыгаа бүрэн мэхэлж чадаагүй гэж аав нь долоовор хурууга чижилснэ. Би тэрний энтхийн туршуул байсан юм гэж чарлав. Башир амтан гэж Георг тэсгэлгүй хашгирч орхив. Тэрхэн зуур буруу зүйл хэлснээ ухаарч хилээ өвдтөл хазлаач оройтсон байв. Тийм ээ, би баширлсан юм. Башир амтан гэж юутай сонссон үгүй. Бэлэвсэрч хоцорсон хөгшин эцэгтэй эннээс өөр аятаа хүүг яаж хэлэх вүлээ? Чи миний хүү юм бол над хариулаадах. Тартагта тулсан над шиг хөгшөнд мухрын өрөөндөө уваагүй хідэн ажилчдаа мэхлүүл суухаас өөр юу үлдсэн юм бэ? Гэтэл хүү нь болсон чи миний засаж тэгшилсэн замаар толгой дээгүүр алхаж байж амжилтандаа сагаж хөөрөөд лут арилж ачин царайлсаар эцгээсээ жишимчгүй нүүр буруулж байдаг. Би эцгийн ёсоор чамайг хайрлаагүй гэж санаа юу? Одоо юу юугүй л урагшаа давшлаад эхэлнэ дээ гэж Георг бодсноо. Ингэж байгаад өнхөрч ойчоод хэдэн ясаа яйруулвал яана. Гэх бодол тархийн цоо өрөмдөг шиг болов. Аав нь цээжээ түг хийлгэн урагш өнгөлдсөн ч унсангүй. Георгийг ойртож ирэхгүйг мэдмэгцээ аав нь биеэ цэглэн. Наана тэгээ зогсч бай. Угаасаа надад чиний хэрэг байхчгүй. Хурч ирээд намайг оронд маань хадаж дөнгөн гэж бодож байвал хол хэвтнэ. Хүч чадлаар би чамайг давхтайгаа байна. Ээж чинь надад хүч чадлаа үлдээгээд явсан болохоор би найзтай чинь сүлбэлдэж, үйлчлүүлэгчдийг чинь халаасандаа өлхөөн багтаачих тэнхэлтэй байгаа юм шүү. Мэдвүү? Аав дотор цамцсандаа хүртэл халаастай юм а гэж Георг өөртөө хэлснэ. Энэ бодол аавын хорвоо ертөнцийн өмнө шившиглэх шиг санагдав. Бодол нэгшин зур үргэлжлээд аанаал оргуу мартагдан замхрав. Сүй түүхнээ тэврээд над руу аваад ир. Юу ч болсныг сэхэрч амжаагүй байхад чинь салгаад өгмөц чамаас. Георг аавыгаа итгэж чадна ширтснэ. Нүүрний арьс нь ирэхгүй татуулсан чичигнэв. Аав нь хэлснээ батлах мэт Георгийн зогсож байгаа булангийн зүг толгойд өгснөө. Сүй тавьснаа найздаа мэдэгдэх хэсгээ надтай зөвлөлөх гэж ирсний чинь бодохоор хөөхийнээ түрээд байх юм. Тэнэг хүү минь. Найз чинь бүхнийг мэдж байгаа. Чи бичгийн хэрэгслийг минь надаас салгахаа мартсан болохоор би найз руу чинь хэдийнэ загтал биччихсэн. Тийм учраас л ойрын хэдэн жил нутагтаа ирээгүй юм. Тэр бүхнийг чамаас 100 дахин илүү мэдэж байгаа. Захиагч нь нээлгүй баруун гартаа атгсан чихтэй миний захиаг зүүн гараараа дэлгээд уншиж суугаа. Гэснээ гараа толгой дээгүүрээ гоцолзуулан. Найз чинь бүхнийг чамаас 1000 дахин илүү мэдэж байгаа гэж чарлав. Георг аавыгаа даапалах санаатай 1000 дахин гиншүү гэж хэлэх гэтэл үг хоолоогоор нь давсангүй.
Энэ хэдэн жил чамайг надаас ингэж асуух болов уу гэж хүлээж суулаа. Намайг өөр яана гэж бодов. Сонин уншаа суудаг гэж санаа юу? Энийг хар гэснээ аав нь Георг руу сонин авч шидэв. Георгийн огт мэдэхгүй хуучны сонин байв. Чи ер нь яавал буур суух хүн бэ? Эх чинь сайн сайхан өдрүүдийг үзэж чадалгүй өөд боллоо. Найз чинь Оросд бүр сүйдэж гүйцлээ. 3 жилийн өмнө л хэдийн тартагтаа тулчихсан байсан. Харин эцгээ ямархуу байгааг чи сайн мэдэж байгаа. Наад ухархайд чинь эрх биш 2 цимэр сүлээж байгаа үсттэй. Та намайг чадах гээд анж байжээ гэж Георг барихрав. Аав нь өрөвдсөн өнгөөр. Аль дээр л шулуухан ингэж хэлмээр байсан биз? Одоо чи юу ч хашгираад нэмэргүй гэснээ дуун өндөрсөж. Ингээд чи энэ ертөнцид чамаас өөр зүйл оршдгийг мэдж авлаа. Өмнө чи өөрөөсөө өөр хэнийг ч анзаардаггүй байсан. Чи үнэндээ арчаагүй нэг муу жаалал да. Тэгээд хар хорон дэнтсэн амтан. Тиймээс чамайг би живж үхээсэ гэж харааж байна гэж хөнгөнүүлв. Георг өрөөнөөс зүгтах мэт хар гүйхээрээ гартал аавынх нь орон дээрээ түсхийтэл унах дуу чихэнд нь хадав. Өглөөний цэвэрлэгээ хийхээр өксөж явсан үйлчлэгч хүүхнийг шатан дээр дайрч унагахаа шахан хажуугаар нь шурдхийн өнгөрвөл өнөөх нь хормогчороо нүрээ таглан бурхан өршөө хэмээн уулгалсаар гоцров. Георг гол хаалгаар ухсхийн гараад ус чиглэн зам дагуугүйлээ. Тэрээр үлсэглэг хүн хоол үзээд улангасан дайрах мэт гүүрний харчлагнаас ухаангүй зуурмагцаа эцэг эхийнхээ бахархлыг төрүүлдэг асан багын шалмаг хөдөлгөөнөөрөө сэвхийтэл ганц хараагаад харчлагыг давж нөгөө талд нь гарна дүүжлэгдэв. Ойртох тусам дуун чангарсаар тэртээс автобус ирж яваа дуулдахад Георг Аава, ээжээ, би та хоёртой ямагт хайртай байсан шүү гэж бүгдхэн зөрхраад улам бүр сулран байгаа гараа тавьж ус руу цүлхийн унав. Гүүрэн дээгүүр хүн зоны урсгал их захгүй хөвөрсөөр аж. За өгүүлэлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За Франц Кафкагийн бичлэлт нь маш сонирхолтой. Эндээс хүн юу ч ойлгож болдог, яаж ч төгсгөж болдог, дөрүүдийг юуг төлөөлж байгаа, юуг бэлэгдэж байгааг бас өөр өөрөөрөө бодож болдог. Энэ өгүүлэлэг дээр одоо тэнд Санкт Петербургт байгаа найзын яг энэ Георг гэж залуугийн дотоод бие гэж бас нэг талаас нь харсан байдаг. Өөрийгөө олоогүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөрийнхөө муу мухай сүүдэртэй талуудыг хүлээн зөвшөөрж өөрчилж чадахгүй хүн насан туршдаа өөрөөсөө зүгтэж яваа. Дээрэс нь нийгмийн дарамт, хүмүүсийн тулгадаг дарамтууд аваар нийлэрч байгаа ч гэж үздэг. Тэгээд эцэст нь одоо ингээд ямарваа нэг имийг давж туулж чадахгүйгээр тэр зохиомол бий болоод дотоод би ингээд мөхж байгаагаар гарч ийнаач гэж үздэг. Тэгэхээр Кафкагийн бичлэлтүүд ер нь бол төгсгөл нь нэг юм сонин бичлэлт нь юм юуг илэрхийлэх гээд байгаагаараа их онцлогтой. Надад гадаад зохиолуудаас таалагддаг юм яг энэ байдаг. Ер нь бичлэлтүүд дандаа бэлэгдлэхтэй тэр зохиолоор ямар нэг амьдралын мөн чанар бидний одоо насан туршдаа өөрөөсөө болон бусдаас хайдаг, асуудаг, таньж мэдэхгүй байсараагаа дуустдаг тэр сэдвүүдийг ингээд хүншүүлээд амьд болгоод ингээд тэр асуудлуудыг бичсэн байдаг. Тэгэхээр яг энэ өгүүлэлгийг сонсоход ямар мэдрэмж төрж ийн тэрийгээ бас сонсогчд маань хуваалцаарай. Франц Кафкагийн өөр өгүүлэлгүүд бас л яг ийм сонирхолтой, бодууштай, юу яриад байгаа юм бол үгүй нэрээ ингээд аав нь хүүхдээ хүлчиж байгаа юм болооч гэдэг юм уу боддоор нь бодвол яг тэгж бодмоор ийм бичлэлтүүд байдаг. Янз бүрээр тайлж шүүмжилсэн шүүмжүүд байдаг. Тэгэхээр энэ хүний зохиолыг бас уншсандаа таатай байна. Бас нэгэн өөр өнгө байлаа тийм ээ. За сэтгэлдэлтэйгээрээ. За ингээд шинжлэх ухааны таны мэдгүй од мөндөр сууг.
Дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлгийнхаа энэ 7 хоногийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмон дөр сувг, ТV телевиз, Одмон дөр радио 83.307 хостолгоноор хүрлээ. Энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй, Bikutan Kids, Linus Med, Замун Итгэл даах герман чанар хэд их дэмжиж ажиллалаа. Студид Цэнгэл баяр ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.